Амьдрал гэдэг бол эргээсээ хөдлөх гэж буй завь юм. Тэр завинд нэгэн тал суусан бол эргэн буцах эрэхгүй болно. Харин нөгөө талын эрх хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа шавхан сэлгүүрдэж аз жаргал хүсч буй амьдрал дээр очих хэрэгтэй болно. Бидний суусан зав бусдын завтай адил байх боловч түүнийг сэлгүүрдэн нөгөө эрхт хүргэх явцад элдв бэрхшээл, аз завшаан, гуниг зовлон, хайр дурлал, хүмүүсийн харьцаа, хувийн үзэл бодол гээд олон зүйл тохиолддог билээ. Энэ нь биднийг далайн нөгөө эрхт хүрч аз жаргал думбуух явцыг заримдаа хурцсгаж, заримдаа саатуулан, заримдаа алгуурхан нэгэн жигд хэмнэлд оруулдаг. Хүн бүр суусан заваа хувь заяагаа болгон хүлээн авч явах үедээ бэрхшээл тохиолдох төдийд анх хөдөлсөн эрэг дээрээ буцаж очихыг хүсдэг. Эргээд очиход буцааж авдаггүй энэ эрэг бол бидний хүүхэд нас юм. Харин бидний зорж байгаа нөгөө эрэг бол хүний амьдралын төгсгөлийн эрэг бөгөөд бид энэ эрэг хүрэх гэж тэмүүлэн явахдаа бүхий л ухамсарт амьдралаа зориулж алдаа онооны дэнсийг тэнцвүүлэн амьдардаг. Нэгэн завинд хамтдаа суусан нийгмийн давхар бүрийн хүмүүс нэг ертөнц, нэг нар, нэг сарны дор тэрхэн зур амьдарч явахдаа хүн бүр өөрийн гэсэн үзэл бодлыг өөртөө шингэн хэлэх үг, хийх үйлдэлээрээ өөрөө өөрийгөө илэрхийлдэг билээ. Бидний хүнд ч хэлж байгаагүй, хэлж амжаагүй, хэлж чадаагүй, хэлэх гэж бодчихж байгаагүй үг, үзэл санаа, үйлдэл, сэтгэл хөдлөл, сэтгэлийн илэрхийлүүд хизээ нэгэн цагт ил гарч бид үүнийгээ бусадтай хуваалцах нь оюун ухаант хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, хүндэтгэх, өөрөө өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж юм. Бид аав ээжийн хайртай нэгэн хүүхэд өсөж өндийн олон жилийн хойно энэ нийгмийн бие хүн болсон үед түүний сэтгэлийн ертөнцид нэвтрэн орж нууцлаг, заримдаа хаалттай байдаг чин сэтгэлийн яриаг сонсон суухдаа төсөөлж байснаасаа хавьгүй өөр хариултуудыг сонсдог. Тухай бүр хүн төрлөختний агуу их баялаг амьдралын утга учирыг өөр өөрснийхөөрөө олж хардаг. Нэгэн завинд суусан бид нэг л эрэг дээр хүрэх учраас хэн нэгнийхээ дотоод ертөнц рүү өнгөж түүнийг сонсох боломжийг олгох 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн мэцэн тав хүнд бэлтгэн хүргэдэг 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Баярбаатарын Болор хүрэлцэн ирж оролцож байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна. Тав хүнд бас энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. Тав өдөрч гэсэндээ энэ сайхан нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад баярлж байна. Аливаа нэгэн нэвтрүүлэг маань өөрийн зорилт гэж байх ёстой тийм ээ. Бидний энэ хүү бэлтгэж байгаа нэвтрүүлэг оролцож байгаа оролцогчоо хувь хүн талаас нь гаргаж ирэх хичээдэг юм байна. Нэвтрүүлгийн эхний хэдэн асуулт маань бол таны товч танилцуулгууд байх болно. Би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээсээ л өгнө. Ингээд хоёулаа өнөөдрөх нэвтрүүлгийг эхлэе. Таны хамгийн эхний асуулт таны нэр, Болор. Таны нас, цусны бүлэг, биеийн өндөр, жин хэд байдаг юм болов? За насны хувьд бол 36 настай. Цусны бүлэг нэгдүгээр бүлэг л гэж ярьдаг юм. Би бол одоо бас их сайн мэддэггүй шүү дээ. Жолооны өмнөлхөн дээр л тэгж бичсэн байдгийн. Тэгэхээр одоо нэг байх гэж бодож байна. За биеийн өндөр 174, за 175, 174 хавцаал байгаа. За жин янз бүрдээ одоо сүүлийн үед бол эрцэнгуй бас жингээ жаахан хасах тийм одоо хандлагатай байгаа. Ер нь оюутан байхад энэ төр бол нэг 70 хэдэн хилтэй байдаг байсан бол сүүлд бизнес хийдэг болсон үед бараг 90 хүрж явсан. За одоо бол нэг 83 4 хилтэй, 82 3 тийм л байгаа да. Таны шашин шүтлгийн хувьд За шашны хувьд бол багасаа бол нэг их айхтар шашинлаг гэр бүл төсөөгүй л дээ. Тий. За одоо бол мэдээж тодорхой хэмжээнд шүтлэгтэй. За бүр нэг айхтар бол биш.
Тэгтээ ямар ч байсан нэг заслаа хийлэгчдэг. За хаяа бас нэг хол газар энэ төр явах болохоор энэ гэрийн хажуудлын дашчолын хід рүү ороод ном уншуулцдаг. Тийм хэмжээнд л байгаа энэ буддын шашин талдаа. Тийм ерөн шашны хувьд бол одоо Библич байт юм уу, Коранч байт юм уу бүгдийг уншсан. Оюутан болж явж байхдаа анх бас шашны сургуульд 1 жил гаруй хугацаанд сурж исэн. Тэр нь бол тэр шашныг бас дагнаа гэсэн үг биш л дээ. Тодорхой хэмжээнд бас нэг зөв явах нэг л одоо юу байсан баг л та. Тэгэхээр аль шашнуудыг бол хүнддэгдэг. Хүмүүжил маань өөрөө бас тийм. Таны гэр бүлийн танилцуулга. За гэр бүл гэвэл манай ах Нарангай аймгийн Чулууд сумын айл. Миний өвөө аав хоёр маань бол бүр Чулууд суманда төрж өссөн юм улсууд. За миний хувьд бол бага насаа бас Чулууд суманда өнгөрөөсөн юм байдаг. За ээжийн хувьд бол Хөвсгөл аймгийн Аргуулга сумын уугуул ийм хүн байгаа. Хөгжмийн багш төгөлдөр хурц мэрэгчлээ ийм хүн. За ингээд нэг дүүтэй. За нэг дүү маань Инрэл гэдэг одоо олон улсын харилцааны чиглэлээр бас сургууль соёл төгссөн ийм л гэрүүл. За өөрийн хувьд бол их нэртэй 4 хүүхдийн хамтар амьдарч байна одоо. 2 хүү, 2 охинтой ийм л гэрүүл байна да. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байх юм аа. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг байд юм бол? Зөвхөн миний хувьд бол ялангуяа энэ амьдрал төлгөшгээд их сургууль төгсөж ирээд Монгол улстай бас амьдраад гэр бүлтэй болоод ингэж явах хугацаанд бол нэг л зүйлийг харж ирж ирсэн. Зөв явбал зөөлөн замбуул ингээд дуу байдаг. Тэрийг л ер нь их бодож явдаг. Аль болох хүн зөв байх хэрэгтэй. Энэ бол маш олон зүйл байгаа л да. Тэгэхээр тэр үгийг сүүлийн үед хэлдэг болчиход байгаа шүү дээ. Ер нь найз нөхдөдөө сууж явахдаач тэр үр хүүхдүүдтэйгээ байж явахдаач тэр гэр бүлийнхаа хүрээнд байхдаач тэр ер нь ингэж их ярьдаг болоод байгаа. Таны сонирхол болон хоббины хувьд? За хобби гэвэл ер нь маш олон доо. Тийм би бас энд бас аавыгаа дурсмаар байна. Миний аав одоо бол талигч болсон л доо. Тэгвэл ер нь их надад бол багаас болроо чи бол бүх юмыг төгс мэдэх шаардлагагүй. Тэгтээ чи ямар ч сэдвэр ямар ч хүнтэй юм ярихад чадвартай байх хэрэгтэй гэдэг ийм зүйлийг их ярьдаг байсан. Тэр чимжээгээрээ ер нь ингээд ерөнхий мэдлэг тий дов шиг рүүгээс ор гэж ярьдаг орсоор бол тэр тал дээр надад багаас маш их зүйлийг өгсөн. Ном их уншуулдаг байсан. Тэр үедээ бол их ядаргаатай юм шиг санагддаг байсан боловч маш их хэмжээний ном уншуулдаг, спорт их сонирхдаг. Үндэсний үеийн барилдаанд одоо бас яг миний үеийнхэн залуучууд нэг айхтар сонирхгүй шүү дээ. Гэтэл одоо ерөөсөө байнга бүх дагуулж явж үздэг. Дээр үедээ Орсын телевизээр хөл бөмбөг хоккей гарахаар шүнжэнгөө сууж хамт үздэг. За мөн одоо энэ Жюль Верний 8 ботыг гэтэл намайг 7 настай байхад л Орос хэл дээр уншуулчихжээ. Тэгэл энэ бүгд маань миний хобби л болж өнгөрсөн. Манай ээж болж одоо болсон. Тэгээ манай ээжийн хувьд би түрүүн хэлсэн төгөлдөр хуурын багш мэргэжлийн хөгжимч хүн. Тэгээ төгөлдөр хуур ингээд бас сурах ийм боломж байсан. Би бол одоо харамсалтай нь төгөлдөр хуур руу ороогүй. Бас л одоо аав маань тэгдэг байсан. Гэж ямар төгөлдөр хуурыг ингээд өргөөд аваад энэ тэнд аваа явах юм биш. Утсан газар болгонд ч төгөлдөр хуур байхгүй. Тэгээ мэргэжлийн төвшөнд сурна гэхэд ч тийм амаргүй. Гэт гитар зааж өгдөг байсан. Тэгэл одоо гитарыг бол бас нэлээд гайгүй дарж сурсан. Гэх мэтлэнгээр их олон хобби байна зүгээр одоо. Тэгэл хамгийн том хобби гэвэл спорт юм да. Гитар дардаг бас сонирхол хөдлөл байна л да. Тэр одоо энд бол Монгол хөгжмийн засгуудаас бол клаунш бол байна. Цахилгаан гитар, за банзан гитар, мөрөн, мастер мөрөн. Хоёул нэг гитар дарвал. За ганц бадаг. Гитар бол дараагүй бол их удсан байгаа шүү дээ. Мэдээж хэрэг дарж бол болно л доо болохгүй юм байхгүй тий. Энийг дууны нэг бадаг бол байж болох л байна. Би гитар
аваад. Танаа нэвтрүүлд орсон хүмүүс ингэж өгжüm их тоглодгоо хэлбүү дээ. Үгүй ч дутаагүй. Дуулах юм уу? Ганц бодол болчих. Би таныг төрнэ. Дуулахдаа ер нь жоохон таарахын штэ. Гитарын л голцоо дарчна. Тэгтээ яг хуу бид нэр анх гитар дарж сурж исэн гол юу маань одоо та бүхэн бас мэднэ бах. Оросын албаны улсын нэр дуучин Виктор Цой гэж байсан. Тэр хүний одоо дуунуудыг анх дуулж гитар дардаг байлаа. Бид нар Моро гэд хамтлагтай байлаа. Тэр үед тийм орсуудтай нийлж их тоглодог байлаа шүү дээ. Тэгээд би бол өөрөө яг тэр хамтлагийнх нь бүрэлдэхүүнд бол байгаагүй. Тэгтээ нөгөө хамт нийлдэг байсан учраас байнга л одоо тэр студид нь сууж идэг. Тийм байсан. Ленин клуб гэдэг одоо хуучнаар Ленин клуб л дээ. Одоо бол энэ Санкт Петербург төв гэж байгаа. Талбай ордлын. Тийм. Энд чи өөрөө их том байгууллага байсан шүү дээ. Их олон секц дугуулантай. Их олон одоо Орос мэргэжилтнүүд тэнд бас чөлөө цагаа өнгөрөөдөг. Тэгээ тэнд бол одоо тийм хамтлаг байсан. Тэр хамтлагийн одоо залуучууд гэх юм цааш одоо хүүхдүүд байсан бид нар чинь 15 6 тал байсан. Тэгээ их тоглодог байсан. Тэгээ яг Виктор Цойн нэг дууны нэг бадгийг явах гэж оролдсон тийм хөө. Тэр хөрн гитар дараагүй их утсан юм. День как день, только ты почему-то грустишь, и вокруг все поют, только ты один молчишь. Потерял аппетит и не хочешь сходить в кино. Ты идешь в магазин, чтобы купить вино. Солнце светит и растет трава, но тебе она не нужна. Все не так и все не то, когда твоя девушка больна. На вечеринку один, когда твоя девушка больна. На вечеринку один, когда больна. Нэг сайн яахгүй штэ. Гитар хитрхи чанга сонсогдоод би өөрөө хитрхи ярих нь дуусна. Ер нь бол их хүүхэд байхдаа бол их тоглодог байсан. Тий. Ерөнхийдөө нэг тийм захилгаан гитартаач байлаа. Дараа нь сүүлд энэ хуучин нэг Оросын дээр үеийн гитарнууд байдаг байсан штэ. Тэр энэ Орос сургуулиудад ялангуяа тэр Санкт Петербург төв одоо хуучнаар бол Ленин клуб штэ. Тэгээ энэ Оросын одоо энэ Эрцэнка одоо хуучнаар бол Дэсэнка. Эднэр чинь бол маш их одоо хөгжмийн зэмсэг залангуй гитарнууд бол энэ зүрээрээ их байдаг байсан. Тэднийг бол бас их л оролддог л байлаа. Зүгээр яг тэр тоглолдог гол одоо хүүхдүүд бол голцоо Орос хүүхдүүд байсан л да. Тэднэр бол бүр л их өндөр түвшинд л тоглодог байсан баг. Одоо энэ ганг байна штэ. Одоо их нэрд гараад байгаа хөгжмийн одоо хөгжим зохиодог аранжировка хийдэг те. Энд чинь манай параллел ангид байсан залуу штэ. Бас банзан гитар бүрэл их явдаг байсан. Тэгээд ер нь тэгэхээр манер бол мэргэжлийн төвшөнд одоо бас гитар тоглодог болцсон. Тэгээд ер нь өөрөө их авьяастай. Бид нартэй их нийлдэг. Сүүлд одоо хэд хэдэн жудаа цоогийн бүрэн хэмжээний тоглолтуудыг Монголд хийлээ штэ. Тэгээд манер бас бид нартай хамт байдаг байсан. Та хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болно гэж мөрөддөг байсан бэ? Би хүүхэд байхдаа ер нь тэгээд тэр үеийн бас социализмын үеийн хүүхдүүдийн л нэг адил байдаг л байсан л да. Одоо бүр хүүхэд байхдаа одоо жолооч болно ч гэдэг юм уу те.
гэх мэтлэнгээр байдаг байсан. За ер нь бол нэлээд тийм бас ахалгаангуудад ороод ингээ явсан үедээ за 90-ад оны ихэнх үе тэр үед ч одоо хүмүүс бүгд л бизнес хийн гээл ярьдаг болсон байсан үе шүү дээ. Тэ. Тэр үед бол бас нэлээд тийм гайгүй 8 хийчих болов энэ гэсэн тийм бодолтой л байдаг байсан. Ер нь эдийн засаг чиглэл рүүгээ нэлээд анхаарсан. Эдийн засгийн чиглэлээр сурна гэсэн ийм бодолтой байсан. За тэгээд эдийн засагч мэрэгжил бол эзэмшсэн. Та стрессэнд хэр оромтгоо вэ? Хэрвээ стрессэнд орж бол стрессээ яаж тайлж байна? За ер нь сүүлийн үед бол их стрессэнд ордог болчиход байгаа шүү дээ. Тий, ер нь их уур уцаар багтай 50 дуу тийм л одоо орчинд өссөн тийм л хүн шүү дээ. Уг натур нь бол гэхдээ өнөөгийн энэ нөхцөлд бол хүн бас их стрессэнд орох ийм нөхцөл өөрөө их бүрдэж байна л да. Тий, ялангуяа одоо энэ улс төрд ажиллаж ирснээс хойш анх гадаад яманд очсноос хойш бол тэр стрессэнд бол нэлээд тийм орох хандлагатай тийм ээ. Заримдаа их уурлах, уцаарлах тийм ээ. Тийм зүйл бол нэлээд ажиглагддаг болчиход байгаа шүү дээ. Өстө нөгөө энүүхэндээ гэж хэлгээд тийм. Аль болох тайван байхыг хичээдэг боловч тийм. Ер нь бол яг хуу стрессээс гарах их сайхан болох тэр гоё мэдрэмж бол ерөөсөө хүүхдүүд л өгч байгаа шүү дээ. Одоо 4 хүүхэд маань байж байна. Тэгэл энэ эдтэйгээ бужигнаад энэ эдтэйгээ одоо өстө нөгөө эрхлэлт нь ялуурал ингээл тоглож наадах ч юм уу те. Ийм юм руугаар бол эднэрийнхээ одоо гаргаж байгаа те тэр хилд орж байгаа байдал, хөлд орж байгаа байдал ч гэдэг юм уу. Тэр бүх юм дээр нь л ер нь аль ч эцэг их тэгдэл байх л та. Тэр нь бол их стресс тайлах тийм одоо нөхцөл болж байна л да. Бусад хүмүүс таныг ямар зан чанартай гэж хэлээд байна танд? За одоо бусад хүмүүс одоо яаж дүгнэх юм бол одоо би бол сайн мэдхгүй зүгээр яг уу ерөнхийдөө бол нийтчдүү талдаа тэгээд одоо даруухан гэж хэлэх нь хайшин. Тэгэхээр нэг их айхтар бүгд үхтэй хүн бол бас биш л дээ. Тийм. Согтур хүндээ танайгаар юу вэ? Хүнд хэрэгтэй зүйл бол биш шүү дээ. Тэгэхээр тэрийг бид бүгд л мэддэг мөртлөөсөө ингээд яа харахгүй хаяа хэрэгэлдэг тийм ээ. Ийм л байна. Миний хувьд бол одоо бүр огт хэрэгэлдэггүй яадгүй гэж бол хэлэхгүй л дээ. Тэгтээ бас багтаал орно. Ер нь бол тийм. Би энэ бас нэг сайн хүлээж авдаггүй. Тийм л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ архины тухай хууль за ер нь бол энэ хуулийг чангатгах зайлшгүй шаардлага бол байх. Тэгэхээр согтууруулах юм даа гэдэг юмыг бол ерөнхий хэрэглээг багасгах энэ хуулийг чангатгахчаар одоо тэр шаг маг нэгс чинь энэ төр гэл байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг хянж болдог байхгүй. Гэтэл манайхан тэрийг хүсдэггүй. Тэгэл одоо зүгээр нөө юу хорчхоор ингэн тэгнэ гэл нэг заавал буруу талаас нь болохгүй талаас нь ингээд яриад байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр бол согтууруулах юм даа гэсэн одоо таны саяны асуудаг асуултан дээр бол үнэхээр одоо ямар нэгэн байдлаар энэ дээр бол тодорхой хэмжээний язгаар юу тогтоох зайлшгүй шаардлага гарч идэг. Та өөртөө хизээ хамгийн их таалагддаг вэ? Ер нь гэртээ яг гэр бүлийнхэнтэйгээ огт ажил ярихгүй бидний нэг хаяа нэг тойр цуугаал нэг пицца энтер захиалж идэл. Тэгэхэд яг тэр үед бол одоо эхнэр маань болон гэр бүлийнхэн маань хүүхдүүд маань маш их баярлж байгаа мэдрэгддэг л дээ. Тэгэхгүй бол зүгээр одоо ингээд голцуул ингээд завгүй байна гэл ингээд одоо яваад байдаг. Яг ингээд тэд нартай зав гаргаад ингээд байж байгаа тэр үедээ бол өөртөө их одоо нэг кайф гэж ирдэг шүү дээ. Кайф авдаг шүү дээ. Тийм л байдаг. Таалагдана гэхээр одоо хэцүү л дээ. Энэ албан тушаалыг дагаж мөнгө нэр хүнд ирэх үү? Ер нь албан тушаалыг дагаж тодорхой хэмжээний нэр хүнд бол ирдэг баг. Мөнгөний хувьд бол би бол өөр бодолтой байдаг. Зарчим нь өөрөө яг энэ зах зээлийнхаа нийгэм одоо эдийн засгийн онол юу гэдгийг тэрүүгээр л явах хэрэгтэй. Мөнгө бол тэгж л олддог тийм л байх хэрэгтэй. Та хэр шүүмжилдэг хүн бэ? За ер нь шүүмжлэх үедээ шүүмжлэнэ. Гэхдээ ер нь харцангуй гайгүй. Миний насан дээр ч бас гайгүй баха. Би бас тэгж бодох юм. Улсын их хурлд өнөөдөр ингээд сууж хахад 4-5 сонгогдсон энэ төрөсүүд бол тэгээд байнгын шүүмжлэстэй л байдаг шүү дээ.
тэрийг харахаар бол өөрөө бол нэг том шүүмжлэгч болмооргүй санагддаг. Тэ. Таны шүүмжлэхэд хэрэг хүлээж авч байна та. Яг гоо мэдээж шүүмжлэлийг бүр их тэгэл нэг сайхан баярлал хүлээж авдаг хүн бол байхгүй шүү дээ. Хүмүүс нэг бас л хотлал ярьдаг байхгүй. Би шүүмжлэгдэх дуртай, намайг шүүмжлүүл би их дуртай байдаг энэ төр л. Бодит байдал төр бол тийм биш шүү дээ. Ялангуяа залуу хүмүүс бол шүүмжил хүлээж авах таа мó. Би өөрөө ч тийм шүү дээ. Тийм байсан ба 20 эдтэй энэ төр байх та, тийм ээ. Тэгтээ тэр шүүмжлээд байгаа хүмүүсийг заримдаа харахаар шүүмжлэхийн төлөө төрсөн юм шиг хүмүүс бас байна шүү дээ. Наа чинь болохгүй гэл ингээд шүүмжлээд байхын оронд яаж энийг зүг болох уу гэдгээл ярих нь зүг байхгүй. Хүний хувь тавилан хэрхэн юунаас шалтгаалдаг юм болов? За одоо ёстой нөгөө хүмүүжил их чухал гэж боддгоо штэ. Манайх бол өвөө ааваас ирсэн хүмүүжил гэр бүлийн ерөнхий нөхцөл байдал тэр талаараа ингээд хүн зурсан зургаараа л явдаг байх. Тэрнээс одоо хувь тавилан тагаа эвлэрлээ гэж зарим хүмүүс их ярьдаг шүү дээ. Би бол тэрийг их буруу л гэж боддог шүү дээ. Тэгээд эвлэрээд дэвлэж юу ч хийж бүтэхгүй шүү дээ. Тэ? Таны хамгийн аз жаргалтай байсан үе? Ер нь хүний одоо аз жаргалтай байх үе зөв хүн болгоно ер нь адилхан байдаг баг. Тэр нь бол юу байдг вэ? Тэ? Тэр маш олон зүйл байдаг баг. Тэгээд хүн хүүхдэд төрөхөд бол маш их баярлдаг шүү дээ. Би бол одоо 4 хүүхдэд төрөх тэр үеэд бол маш их аз жаргалтай байдаг. Өөр юу ч бодогддог. Дахиад хүүхдтэй болно гэж бодож байгаа. Тийм учраас тэр бол одоо хамгийн их аз жаргалтай тийм үе. Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдийн хэмжээний мөнгө зарцуулж байна? За мөнгөний хувьд бол зарцуулалт ер нь бага. Яг өөртөө гэвэл. За өдөр нэг хоол идэж явах шиг байгаа. Ордонд. Гэр ажил хоёр ойрхон учраас алхчихж байгаа. Голцоо. Заримдаа яг машинтай гарах үе байна. Тэгэхээр тэд гэж хэлэхэд хэцүү. Ер нь бол зүгээр манайх гэр бүлийн орлого маань бол бас хувийн бизнесээс энэ төр орж ирдэг. Урд нь хийж исэн одоо Болор улсын хурлын гишүүн боллоо гэдэг тэр компани ажил зогсохгүй шүү дээ. Тэд нар ч мэд үргэлжлээл явна. Тэрийг бол одоо эхнэр маань гол төлөв хариуцж идэг. Би бол өстө нөгөө зөвхөн өөрийгөө харгална гэдэг шиг л ийм л юмд явдаг. Зүгээр яг өөртөө одоо хувцсанар аваад ч юм уу тэр талын юм бол ер нь бараг хийхэ болоод удаж байгаа. Энийг бол өстө гэр бүлийн хүмүүс маань л гол нэгдэг. Тэгэхээр одоо таны асуусан асуултанд яг өөртөө юу зарцуулах уу гэвэл тэгэл хоолунд идэж барих нэг тийм юмд л мөнгө зарцуулж явах шиг биш үү? Анх уулзсан хүнээ та хаанаас нэгэлж хардаг вэ? Ер нь хүнтэй юм ярихад л хүн тэр хүний хаана мэдэгддэг шүү дээ. Би бол өөрөө тэгж л юм ингээл яриад суух ямар ч хүнтэй тийм өдөөний малчинтайч байна уу? Тэр мундаг профессортайч байна уу? Тийм. Та юугаараа бусдыг өөртөө татдаг вэ? За ер нь нэг багийн нэг тийм сонин юу байсан шүү дээ. Би одоо юугаараа татчихдаг байсан. Тэгтэл нэг л мэдхэд ямар ч байсан хүүхдүүд энэ төр бол тэгэл тойрон хүрэлцдэг л байсан. Энэ болорт одоо юу нэ байдیں۔ Гэхээр би одоо тийм нэг атман байгаагүй. За хөл бөмбөг их сайн тоглодог хүүхд байсан. Тэр үе чинь нөгөө бид нар талцсан гэж тоглодог шүү дээ. Тэгэхэд нөгөө завсарлагаануудаар бүгд надтай нэг баг болно гэл. За би тийм юм болно шүү, ийм юм болно шүү гэчдэг. Тэгэл тэрүүгээрээ яадаг ч байдаг юм уу, тий? Тэгэл янз бүрийн байдлаар татдаг нэг тийм юу байсан л юм шиг байгаа. Тий. Олонтойгоо л хүнэлтэй, олонтойгоо байх. Тэгэл би бас дахиад удаа аавгаа дурсмаар. Миний аав бол бас их тийм олонтойгоо хүн байдаг. Найз нөхөд их олонтой. Хүнтэй ингэж ялгаж харьцдаг, тийм ээ? Бүгднтэй л найз байл та. Тий? Тэгэл ингээл явуулт болно шүү дээ. Тэрнээс тэрнтэй одоо бид нар чинь баг байхад ялангуяа социализм үед байдаг байлаа шүү дээ. Тэрний хүүхдэд нийлж болохгүй шүү. Тэрнтэй яаж болохгүй шүү гэл тий. Манай зүгээр аав ээж хоёрын хувьд бол тийм юм байхгүй. Тэгэхээр бүгднтэй адилхан харьцдаг. Бүгднтэй нь явдаг, барьдаг ингээл хамт байдаг ч байт юм. Тэгээ тэргээр л тодорхой хэмжээгээр татдаг гэсэн баг. Гэтэ бүр одоо ингээд нэг сорд шиг бүгдийн татгаал ингээл яваад байна гэж юу ах вэ? Тий. Тэр бол бас яг тийм ч бол байгаагүй л тий. Та дурлаж шаналж байгаа юу? Магад дурлаа шүү дээ.
дурлалгүй яг хөө. Дурлахын хувьд Дурлал шаналлаад бүр. тий, дурлахын хувьд бол ер нь их дурладаг байсан шүү. Хүүхд багтаа. Их дурладаг байсан. Пенерийн туслан мослонд очиход бол тэгээд л найдвартай л 2 орчим дурлалчаал тэгэл буцаж ирдэг байсан. Тийм тэгэхээр дурлах гэдэг бол байх л ёстой зүйл л дээ. Эрүүл байгааны шинж юм шүү. Дурлна гэдэг чинь заавал одоо тэгэл нэг айхтар яагаад яваад байхын шинж биш шүү дээ. Ялангуяа ихтэй хүний хувьд бол тийм тэгэхээр шаналж ийсэн үг гэвэл шаналж ийсэн. Тэгээ манай одоо энэ ихнэр чинь ер нь намайг тоох гэж бас нэлийн болсон шүү дээ. Тий. Бас шаналгасан. Тий, шаналгасан. Ерөнхийдөө тэгэл нөгөө найрна гэж ярьдаг шүү дээ. Найрах гэж бас нэлийн л юм болж исэн. Тэгвэр одоо хэлэхдээ бол гайгүй штэ би чамд гайгүй л байсан штэ гэж яриад исэн зүгээр тэр тухайн үед бас л хөөрхөн зоогоочдөг л байсан штэ. Тий. Та хайртай хүнтэй хэлж чаддаггүй ч байнга хэлж чаддаггүй ч хэлхийг хүсдэг тэр үг. Ямар үг вэ тэнд? Энэ хэлэх гэсэн юм а хэлчихэд байна уу? Гэхдээ тэгэл хайртай л гэдэг үг штэ. Хүн ер нь ялангуяа гэр бүлийнхнаасаа энэ хайртай гэдэг үгийг ерөөсөө харамлж болохгүй. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг манай үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Баярбаатарын болор хүрэлцэн гэж оролцож байна. Таны дараагийн асуулт 30 дугаартай асуулт. Дөнгөж үү? Дөнгөж. Би ч нэлийн дөгч байгаа болов уу гэж бодсон шүү дээ. Танд таагүй хүн хэр олон байдаг болов? Надад дургүй юу? Гэхдээ байдаг л баг. Тэгтээ их олон биш болов гэж боддгийн шүү дээ. Манай бас найз нөхдийн маань ч гэдэг юм уу хаяа ярьдаг дүгнэлтэр бол энэ болор ямар хүнтэй муудалцах биш гэж л их ярьдаг шүү дээ. Тийм ч учраас одоо энэ зарим нэг төсөө мөсөө энэ төр гэсэн ийм жоохон галтай байх тийм ажлын хэсгүүдийг бол одоо голцоо надаар ахлуулаад идэг болсон шүү дээ. Бүлэг дээр хүртэл ярьдаг. Чи ямар хүнтэй муудалцах биш. Чи юусоо энэ ажлын хэсгийг аваа явуучих. Ингээд тэгэхээр нэг их айхтар таагүй хүмүүс гайгүй билгүүтэй тэгдэг. Би тэгж л найдаж штэ. Тэгдэг байдаг байлгүй. Таны анхны цалин хэд байсан бэ? Тэр мөнгөө яаж зарцуулсан байдаг юм бол? За тэрийг бол би харин ёстой маш сайн санаж байгаа. 46 мянган төгрөгийн цалин Ник хувьцаат компани шинэ бизнесийн мэрэгчлэлтэн болж хамгийн анх сургууль төгсөөд дээд сургууль төгсөөд Ник гэж одоо энэ их том айлын үүдээр орж илээ штэ. Жоох хүүхэд 20 настай. Тэгээд ороод анхныхаа цалин авсан 46 мянган төгрөгийн цалин авч ирсэн. За яг тэр үеийнхээ ханшаар нэг 100 орчим доллар юм уу та. 100 орчим доллар юм уу? Тэр үе чинь доллар нэг 400 тайлбарч байлаа та. Тэгээ ямар ч үсэн 46 мянган төгрөг авсан. За тэрний чинь нэг 20 орчмоор нь лав тэр өдрөө Орос найз нартайгаа нарилал дууссан юмдаг. Оросуудтай их нийлдэг байлаа шүү дээ. Одоо тэд нар маань бүгд буццсан. Тэгээ Орос найз нартайгаа яаж исэн. За тэгэл ойр зүрийн юмд л зарцуулж исэн баг. Хоол унд. Яг тэр үед чинь бол бас одоо нөгөө энэ олон хүүхд байсангүй шүү дээ. Тийм учраас тухайн үеийнхаа л тэр нэг хоол унд зарцуулж исэн баг тий. Тэгээ яг хуу тэр үедээ бол нэг тийм бага мөнгө байгаагүй. Одооны одоо зүгээр инфляцийн төвшөнтэйгээ тэр үетэйгээ харьцуулаад ингээд үзэх юм бол одоо бол бас л гайгүй л боломжийн л цалин байсан. Энэ улс төр гэж юу яг юу юм бэ? Улс төр гэж одоо яг юу юм бэ гэхээр одоо яг энийг тайлбарлахаар хүмүүс улс төрөө буруу ойлгоод байна л да. Улс төр гэхээр нэг нам болж талцаал. Нэгээ муулаад хэрвээ чи нэг нам бол нөгөө намын хүний ярьсан болгоныг үүсгдэг ийм л зүйл гэж ойлгоод байх шүү. Одоо манай улсад бол тийм л биш шүү дээ. Тийм ээ? Би түрүүн хэлсэн сөрөг хүчин гээл тэгэхээр одоо манай ардсан намынхан маань сөрөг хүчин байхдаа ч гэсэн тийм л байсан баг. Би тэгж л бодож байна л. Ярьсан хэлсэн бүх юмыг л одоо үүсгдэг. Тэрийгээр одоо улс төр хийж гин тий? Улс төрөө хийн штэ гэж яриад байгааг л би ойлгодог байхгүй. Төсвийн банкны орооны хурал дээр ороод зарим нэг нөхдүүд түрүүн нэг 20 минутын өмнө надтай шал өөр юм яриад болроо өстө зөв ярьж шүү. Чиний наадах чинь зөв шүү гэчээд оронгуудаа таг эсрэг юм яриад хүч та чи яагаад түрүүн ярьжсэнээс эсрэг юм яриаг гэхээр улс төрөө хийлгүй яадаг юм. Гэл ингээд явах чинь буруу. Улс төр гэдэг бол уг нэг том зөвшөлтсөл байх хэвээр. Одоо дэлхийн нийтээрээ тийм юм руу явчлаа шүү дээ. Олонхтой парламент гэж одоо дэлхий дээр баг байхгүй болсон. Бүгд хамт хийх ёстой ажлаа хийгээл санал зөвлөдөх юм бол байлгүй.
Тэгтээ энэ дундаасаа нэг зөв юмаа гаргаад энийг дэмжиж явдаг ийм юм руу л явах хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэр нь одоогийн энэ дэлхийн дахны улс төр гэдэг энэ зүйл чинь өөрөө тэрлүүгэл яваад байгаа хөөе. Компромисс, тийм ээ? Энэ гэтэл манайх бол одоо болтол тэрийг буруу л ойлгоод байгаа шүү. Улс төр хийн гэдэг нь тэ? Гадаа гудамжинд гарч чагсах. Улс төр хийн гэдэг нь сэтгүүлч тойруулж ингэж сууж хагаад нөгөө популизм гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг хийхийгээ улс төр хийж гин гэж ойлгоод байгаа шүү. Улс төр хийн гэхээрээ заавал одоо зурагтаар өдөр шөнөгүй гарахыг улс төр хийж гин гэж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр тэр нь бол өөрөө биш л байгаа даа л да. Тэрийг биш гэдгийг уг нь ард түмэн ойлгоод эхлүүл энэ нөхдүүдийг чинь хөглөн дэмжихэ болж шүү дээ. Тэгэхгүй дэмжиж байгаа байхгүй. Орж ирээл амар юм яриад тэ уул уурхаач гэдэг юм уу одоо тэ одоо тэр нарийн цариг гэнтэргээл ярьлаа шүү дээ. Тэрийг л аваач улс төр болгож энийгээ хийгээ тэрийг одоо айгүй зөв юм хийчлээ гэдгийг наад нөгөө үдсэж байгаа улсууд нь тэгж ойлгоод эхлэхээр нөгөөдөл чинь дахиад би юу нэг ингэж ярих нь зөв юм байна гэдэг ингээд тэгээд таны нөгөө улс төр гэж юу вэ гэж асуусан тийм ээ. Тэгээд тэрийгээ одоо би улс төр хийж гинэ тэ би улс төрч юм уучаас ингэж гинэ л гэж яриад байгаа. Тэр нь бол улс төр биш юм аа л гэд хэлж байгаа л уус. Тэгвэл улс төрч хүн ямар байх ёстой? Улс төрч хүн гэдэг маань ер нь өөрөө бас нэг тийм тулахтай л хүн байх ёстой л. Өстө нөгөө ноён нуруу хугарн барьна гэж ярьдаг штеп. Хэрэг аргийн юм те. Хүлээцтэй. Хүлээцтэй байх ёстой. Хүний үг сонсдог байх. Хүний хэлж байгаа үгийг сонсдгүй улс төрчид маш их байна штеп. Юу ч хэлээд нэмэргүй. Ялангуяа одоо энэ үхэндээ гэж манай арчилсан намд бол байна. Тэгээ өвгөн барьцааны яриагаа ярьсаар байгаа л наан одоо нэг хэдэн залуучууд нь юм хэлэх гэхээр сонсдог. Сая одоо манай үүсэхийн хурлаар энийг бүр ярмаар санагдаад. Нэг хүн босч ирээдгүй залуучууд ингээд ийм бодолтой байж штэ гэд хэлэхэд тэр бол 40 хэд настай эмэгтэй байгаа байхгүй. Тэгэхэд л чамаг энэ залуу гэдгийг чи өлсгөлэн зарлж үзсэн юм уу? Чи тэр төмөр бетонын шалан дээр сууж үзсэн юм уу? Гэт ингээд л яриад идэг. Гэхдээ одоо мэдхгүй тэгвэл одоо манайх тэр үүсэхээ энтрийнхаа дөрөмд оруулах хэрэгтэй. Өсгөлэн зарлж үтсэн хүн байх хэрэгтэй. Тийм хүн байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Энэ манай энэ нэг ах нарын чинь нэг сул тал байна. Тэр нь юу вэ гэхээр дээр ах нар байхгүй, дээд үе байхгүй. Тэгэл одоо өөрөөсөө ингээл би бол нэг юмд итгэж явдаг. Энэ залгам шалаа гэдэг чинь урд үе өгөөсгөж гарч ирэх биш. Залгаж гарч ирэх. Тийм ээ? Ийм байх хэрэгтэй. Өгөөсгөж биш, ургаж гарч ирэх хэрэгтэй. Тэгвэл өгөөсгöd байгаа юм байхгүй. Өгөөсгöd байгаа юм байхгүй. Энэ мэдээж энэ Батүлч байт юм уу, хинж байт энэ хүмүүс Монгол улсад гавьяа байгуулсан нь байгуулсан. Бүхэл бүтэн хувьсгал хийсэн хүмүүс шүү дээ. Тэгвэл өнөөдөр зарим нэг ярьж байгаа зүйл нь буруу байна гэдгийг хэлэхээр за ярьж байгаа зүйлийнх нь 80% зөв 20% буруу байж болно. Тэрийг хэлэхэр хүний үг авдаг. Одоо ер нь баг бүгдээрээ тийм. Үе солигддог. Тэгэхээр өгөөсгөлээ гэж хэлэх байх одоо намайг. Өгөөсгөл биш л те. Ургаж гэж хэлэх гоё үг байхгүй. Ингэж байх ёстой юм нэр. Тийм учраас улс төрч хүн гэдэг маань өөрөө ямар байх ёстой жоохон хүлээцтэй. Хүний үг сонсдог. Аль үеийн төлөөлөл байна шүү дээ. Тийм шүү. Өнөөдөр Монгол улсын хүн амын бараг 70% нь 35-аас доош насны залуучууд гэдэг шүү дээ. Тэгэхээр залуучууд юу ингэж ярьдаг? Ялгаагүй манай сөрөг хүчтэй ч байгаа. Бас одоо 90 оноос хойш 92 оноос хойш их хурал цууцсан. Хиний ч үгийг сонсдгоо. Энэ өөрөө айгүй буруу байхгүй. Хүний үг сонсно гэдэг чинь тэгээ өөртөө болохоор манай монголчууд ч ярьдаг шүү дээ, тийм. Энэ ерөөсөн үг сонсдог. Настай хүний үг сонсдог. Тэгэд үе нь өнгөрцөн. Тэгж ярьдаг үе нь өнгөрцөн байхгүй. Настай хүний үгийг сонсно. Сонсолгүй яах вэ? Бүр ингээд айгүй гой тусгаж аав. Тэгтээ эргээд бидний хэлснийг бас сонсох хэрэгтэй байхгүй. Тэ? Бас л энэ амьдралд явж л байна шүү дээ. Энэ нийгэмд амьдарч шүү дээ. Үр хүүхдтэй бид нар чинь гэр бүлтэй нийгэмд амьдраад энэ нийгмийн нухчаан дунд явж байгаа юм чинь биднэрт толгоонд бас нэг юм орж ирнэ шүү дээ. Та энэ ижил хүстэй хүмүүсийг хараад юу гэж боддог вэ? Гэхдээ яг нь ер нь бол өөрөө тийм биш болохоор 100% бол эзэж ойлгохгүй шүү дээ. Тийм ээ. Хүн гэдэг утгаар нь бол ойлгох ёстой гэдэг тийм юу бол маш их оролдлого хийн штэ хүн.
Тэгвэл би нөгөө саяны хэлдэг нь ямар ч тохиолдолд одоо өөрөө тийм биш учраас ойлгоход ингээ 100% яг тэр хүнийг ойлгоход бол бас л хэцүү. Таны үг хэрэг хүчтэй вэ? За ер нь бол яг хэлж байгаа үгээ бас хүмүүс сонсоосоо тийм ээ. Одоо миний яриад байгаа санааг ойлгосоо гэж бол хичээдэг. Аль болох өөрийгөө ойлгуулах гэж тулах гэж бол явдаггүй. Угаасаа миний багийн чанар. Аль болох өөрийгөө ойлгуулъя гэсэн ийм л бодолтой байдаг. Тэ? Тулгаж явна гэж байхгүй, тулгсан тохиолдолд цаад хүн маань ч ойлгохгүй. Тийм учраас үгээ хүчтэй байлгахын тулд хүнтэй тийм ширүүн харьцах энэ одоо юу бол буруу гэж үздэг. Таны амьдралдаа тохиолдож байсан хамгийн ичмэр зүйл ямар? Оногонд орж байсан, шараа болж байсан. Үе гэвэл за юуны Голландын юунд Утрехт хотод нэг том үзэсгэлэн болдгийг. Тэнд орчуулагчаар очиж ажилладаг байсан оюутан багт. Бас ягтай бас нэг 5 10 цаас хийх санаатай. Тэгээд тэр чи яг нөгөө одоо тэгэл гитартай холбоотой юм ярих гэдэг л да. Манай уран уграачд очсон. Монголын одоо юу урлагийн номер гарах цаг нь болчиход гардаг байдаг. Гэтэл нөгөө яг тэр өдөр нь гол тайзан дээр нөхдүүд тоглох байсан байхгүй юу? Нөхдүүд тоглох байсан. Тэгээ байдгүй те. Нөгөө хэд ч нэг дэлгүүр хөвчлөө явчаад ирдэг. Тэгээ нөгөө Монголын урлагийн тоглолт гарна гэл ингээд идэг. Би нөгөө орчуулагч нь. Тэргүүргөө чи болроо тэр хүмүүсээ олж ирээч тааж. Ингээ харахаар 3 4 мянган хүн ингээд суудсан тайзны урд. Тэг яг миний урдталд Пуэрто Рикогийн бидний урдталд Пуэрто Рикогийн урлагийн номер явсан байхгүй. Тэгээ бандан гитар барьж дуулаад тэд нар ч бол мэрэгжлийн төвшөнд байгаа шүү дээ. Тэгээ яах ч арга байхгүй тэр тайзан дээр гарч аяны шууд гэж дуудуулчихсан. Тэгэхэд бол ер нь их санаа зовж их хичиж их ер нь игүүл болж исэн. Тэг гитарыг ч их муухай дарсан баг. Тэгээд хамгийн гол нь тэр чинь ичмэр штэ. Монгол улсын урлагийн тоглолт гэсэн чинь нэг оюутан гарч ирээд гитартаа дуудуулна гэдэг чинь. Тэгээд тихгүйгээд арга байхгүй. Бүр ямар ч арга байхгүй. Заавал нэг юм гарч яахгүй л болохгүй. Тэгээд нэг дуудуулчаал бууж исэн юм да. Тий. Тэгээд нөгөө хэд маань ч ирээгүй. Тий. Тэгээд тэрийг бол тухайн үед нь гуугаад 2 хоногийн дараа дахиад явуулъя гэж гуйж иж тэр номероо хийлгэжсэн тэр урлагийнхнараа. Тэгвэл тэр бол 2 хоногийн дараа болоход бүр их хүлээлт үүссэн байсан учраас бүр их гоё л болсон л доо. Наадлын тэр 2 хоногийнх нь өмнө бол би өөрөө бол ер нь тун одоо тэр зураг нь байдгийн. Тэгээ бас яг чинь тэгээд их л хүнд байсан да ер нь. Тэр үед бол тэр тайзан дээр гарах тэр нэг дуулах тэр тэндээс буцаад буух тэр хүмүүстэй ярих тэр хугацаанд бол ер нь их хүндэл байсан. Тэрнээс одоо би өөрөөсөө ичээд ингээд байгаадач бас биш байх л та. Эвгүй байсан л гэсэн үг байхгүй. Та цаг хэр барьдаг юм бэ? За цаг бол ер нь барина шүү. Цагийг бол ер нь барина. Цаг барихгүй байгаа хүмүүст их дургу. Тэрэн дээр бол ёстой нөгөө жаахан нэрвтэн. Гэхдээ тэгтээ тийм хүмүүс байна шүү дээ. 6 цаг гэж тохирчоод 8 болж ихт гэрээсээ гардаг одоо манай найз нар энэ төр байж та ганц нэг. 6 гэж тохирчоо зэ. Тэгээ 8 цагт яасан бэ гэсэн за одоо гэрээсээ гарч байна. Тийм хүмүүс бүр их байна. Түгэл одоо мэдхгүй 6 гэж тохирох. Тэ? Би ямар санда зарим нэг найзуудаа герман цагаар шүү гэдэг. Герман цагаар шүү гэдэг ахтал. Тэ? Эсвэл тэгээ зарим нэг нь тэрийг өөртөөхөө имиж гэд бодцсон. За цагтаа очивол онгоо штэ. Чи гэдэг юм уу те? Тэ. Тийм учраас ер нь бол цаг барих ёстой гэж боддог. Би ямар санда ихнэрдээ хэлдэг штэ нөгөө найрдаг байхад гараад иргээл ярин 7 цагаас хоёлаа болцсон. Гарч ирдгүү 8 цагт гарч ирнэ. Тэгээ би тэгдэг байсан байхгүй. Чи бол 7-д бэлэн болцсон л байсан шүү дээ. Тэг яг гарах гэснээ за энэ ч арай эрт гарч идэг нүгээл айгуул үүдэн дээр сууж байгаа л гарч ирдэг байх та. Ямар хэрэг үед ингээл нарыг хальч юм ингээл явдаг байсан. Тэгэхээр цаг барьж сурах хэрэгтэй шүү дээ. Би одоо хүүхдүүдтэй бол маш их
ярьдаг. Цаг бол цаг тэгвэл хүнтэй тохирох ямар шаардлагатай. Амжилт гэж юу вэ? Та амжилтынхаа хаах нь явна. Амжилт гэж хэлэхээсээ илүү яг хүн амьдралдаа зоригтой л байх хэрэгтэй. Хүн юуж байж болно шүү дээ. Ус төрчж байж болно, бизнесменч байж болно, дуучин, жүжигчинч байж болно, зураач байж болно, хөгжимчтэй бүгд байж болно. Тэгэхээр энд бол нэг зориг гэдэг юм одоо зориг тавьж амьдрах хэрэгтэй шүү дээ. Энэ хорвоо дээр хүн амьдрнаа гэдэг те. Яах вэ? Яаж амьдрах вэ? Таашаа бүр ингээд эхнэр хүүхэд, үр хүүхэд тийм ээ. Ингэн тэгнэ гэдэг ийм нэг бүр юу байдаг байхгүй. Би өөрөө анхнаасаа тийм л байсан. Тэ. Тэгээ яг зориг маань юу байсан? Тэ. Би ямар ч байсан эдийн засгч мэрэгчлээ. Энэ талаараа бол ажиллана. Энэ талаараа бол улс их орондоо хэрэгтэй зүйлийг хийн. Тийм зориг тавьсан. Тэ. Тэрнийхээ төлөө ажиллана. Тэгээд явахаар хүн зориг тэ зориг тавиад тэр зоригынхаа төлөө явуул амжилтанд хүрнэ. Таныг нэг үгээр өөрийгөө тодорхойлооч гэвэл та юу гэж хэлэх вэ? За ястой хэцүү асуулт байна. Хүмүүс л намайг тодорхойлох байх. Би бол одоо өөрийгөө тим ийм одоо гэж хэлэхэд бас хэцүү л дээ. Ер нь аль болох түрүүн би хэлсэн зөв хүн байхыг л хичээдэг. Та амсандаа хүрдэг үү? Хүрхийг хичээдэг. Тэг. Заримдаа бас тодорхой үеийн нөхцөл байдалтай тохируулж амлах тохиолдол байна шүү дээ. Гэтэл тэр нөхцөл байдал өөрчлөгдөх бас тохиолдол байна. Тийм ээ. Тийм учраас ер нь бол тэгтээ нөгөө эр хүн хэлсэндээ эмээлт мөр харайтандаа гэж ярьдаг шүү дээ. Тэрэндээ л байхыг боддог. Музикч гэж ярьдаг шүү дээ. Одоо манайхны хүмүүсийг ярих туртай. Тийм байхыг л хичээдэг. Тийм. Ялангуяа одоо бас нэг их хурл сууж байгаа тойрогтой гишүүний хувьд бол голдол. Тэгвэл ер нь бол манай бас нэг буруу тогтолцоо юу яваад байгаа вэхээр их хурлийн гишүүний ч одоо нэг тийм бэрд гэж ойлгодог юм шиг. Тэр хүүхдийн сургалтын төлбөрийг төлөөдөг. Тэр хүүхдийг ажилд оруулаадаг. Эсвэл тэнд гэр бариадаг. Эсвэл одоо тэгээд гэдэг нэг ийм гуйлтууд бол тасрахгүй шүү дээ. Хэцүү. Энэнийг бол одоо юу яаж болиулмаар юм. Тэ? Дандаа л нэг одоо жишээлбэл тэр суманд нэг тим юм хийгээд нэг тэ ажлын байр бий болгох чи тэгчи гэдэг санаа гаргаж байгаа хүмүүстэй бол би амлаад тэрийг бүтээхийн төлөө ажилдаг. Тэгэхгүй болохоор юу байдгүй гэхээр ирж байгаа өргөдөл гомдлуудын нэг 70 орчим хувь нь голцоо тийм өргөдлүүд байгаа шүү дээ. Тим нэг юм хүүхэд турмаа хийчлээ сая гэр барьж өгөх хэрэгтэй байна, гэр авч өг. Насаараа би танаа намайг дэмжсэн. Нам гэдэг чинь уг нь бол хүн итгэл үнэмшлэрэл нэгддэг юм л юм шүү дээ. Тэгэхэд тэгж ойлгодог. Эсвэл тэрийг тэгээд дүг. Тим шагнал хэрэгтэй байна. Эсвэл тэр нөхрийг гавьяат болгохгүй. Тэр одоо ерөнхийлөгчийн бүрээр ихэнд яаж халтах вэ хүн? Тэ? Тэгэхээр юу гэдгүү гэхээр за улсын их хурлын гишүүн болохдоо намайг сонгодог гэсэн. Сонгогдсныхаа дараа ингээд юм гоохаар хийж өгдөггүй. Тэрийгээ тэгээд амлалтаа биелүүлэхгүй байх гэж ярьдаг байхгүй. Тэрийг л би буруу гэж үздэг юм л та. Бид бол тэгтээ амлалт гэдэг юм дээр одоо бас нэг юм нэмж хэлэхэд уг нь сонгуулийн хуулийг зөв гараад хов хүний амлалт гэдэг юм байхгүй болсон шүү дээ. Хов хүний мөрийн хөтөлбөр гэдэг юм 12 оноос эхлээд байхгүй болсон байхгүй. Тухайн нам авсал яаж энэ Монгол улсыг хөгжүүлэх юм гэдэг юм аа. Тэгэхгүй хуучин яадаг байсан бэхэр та нар намайг сонгоч тэгвэл би энэ танаа сумын чинь энэ замыг бариад өгье. Энэ соёлын төвийн чинь сандлыг аваад өгье гэдэг юм уу? Ийм юм амлаад гараад ирдэг гэсэн. Одоо бол үгүй тэр амлалтуудыг бол болиулсан юм байна шүү дээ. Хуулиар. Тэгсэн ч гэсэн нөгөө нэгдэг юмнууд нь хэвээрээ. Тэгтээ маш зөв ярьж байгаа тийм хүмүүс зөндөл байна. Өнөөдөр ерөнхийдөө энэ тасаг барьж байгаа хүчин тийм ээ? Энэ улс төрчдийн энэ дүгнэлт юу ах вэ гэхээр тухайн одоо 12 оны тэр мөрийн хөтөлбөрт юу амлаж исэн тэрүүгээр л дүгнэ шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр тэр үеийн тэр амлалт тэрүүгээр дүгнэх тэр юун дээр л хүн амлалтандаа хүрсэн гэж яа. Тэрний төлөө бол би бол ажиллана. Тийм. Тэгэхээр аль болох амлалтандаа хүрэхийг л хичээдэг. Тэгэхээр тэр болгон бас болж өгдөггүй. Зарим нэг түрүүнгээ хэлсэн нөхцөл байдал өнөөдөр жишээлбэл та бүхэн ярьж яхад болохоор юм байж идэл
За тгийгээд ингэчдэг. Гэтэл 2 хоногийн дараа бас нөхцөл өөр болоод ингэчдэг юм бол гарна шүү дээ. Тэгэхээр одоо бас байнга бас яаж чадахгүй юм л гэж хэлж болно л доо. Хайртай уучлаарай салъя гэдэг 3 үгний алийг нь хэлэхэд хэцүү бай. За хайртай гэдэг үгийг бол ер нь хэлдэг л дээ. Уучлаарай гэдэг үгийг ч хэлнэ. Тэ. За салъя гэдэг үгийг бол хэцүү. Тийм бодол ер нь даашаа тэгж хэлдэг хүмүүс ч гэсэн тэгж боддгоо бахал гэж би боддөг шүү дээ. Гэр бүлд бол бас маргаан юу гарах үе гарна шүү дээ. Тэр үед бол одоо тэр маргааны одоо эд оргил үед бол хин эндээ одоо салъя ч гэдэг юм уу тэгж хэлэх үг бол бас хаяа байна. Тэ. Гэхдээ яг тэрийг бол үнэхээр одоо тэгчин гэж боддог гэж бол би бас гэр бүлүүдийг тэгж боддгоо шүү дээ. Тэ. Ер нь хүмүүс бол нэг мэдээд сална гэж амьдрал тохиодгүй үст хүн. Тэ. Тийм учраас тэр тал дээр бол ер нь тэг хэцүү. Таны хувьд хамгийн чухал баяр ямар баяр вэ? Ер нь зүгээр манай гэр бүлийн хувьд бол хамгийн гоё баяр шинэ жил байдаг шүү дээ. Нэг цаанаа л нэг өөр. Шинэ жил гэдэг баяр өөрөө ерөөсөө нэг тийм дарамт тулдаггүй. Гэр бүлд. Тэ? Хүүхдүүдтэй бас нэг бэлгэсэлт авч өгөөд тэ? Ингээ нэг он гаргаад шинэ он тэ? Бас нэг мөрөөдөл байна хүмүүсийн чинь тэ? Энэ он яах вэ хүүгээл тэ? Манайхтыг нэг юм чинь ингээд их гоё баярын өдөр шүү дээ. Таны уурлагтаа гаргадаг зан чанар юу юм бол? Ямар зан чанар гэдэг юм бол? За ер нь уурлах нь их ховор тэгж их хурдан уурлахгүй. Уурлсан ч нэг удаан уурлахгүй. Тэгээ ер нь бол нэг дугаа болчдөг энэ төр гэл ярьдаг штэ хүмүүс. Нөгөө эрэгтэй хүн бол голцоо тийм л байвал гэд миний хувьд бол нэг айхтар дугаа болохгүй. Ерөнхийдөө тэгээд уурлсан ч гэсэн за ялангуяа би түрүүн хэлсэн тэр компани захирал байхдаа бол уурлахаараа нэг голцоо нэг яаж үг энэ төр хэлээд тэгсээ тэр нь одоо нэг хүнд оромжлоод байгаа юм шиг л одоо зарим хүнд бол созогдгол баг л та. Тэгтээ ер нь нөгөө уурлахаараа гэж хэлэхээр нэг их айхтар уурлаад байдаггүй. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Баярбаатарын болор хүрэлцэн гэж оролцож байна. Таны дараагийн асуулт маань 60 дугаартай асуулт. За. Төгчл байна төгч. Таны хамгийн дургүй үг ямар үг гэдэм болов? Хамгийн дургүй үг. Гэхдээ ер нь бол хараалын үгнүүд бол муу яра гэж ярьдаг, хүн амны бэлгэр гэж ярьдаг. Тийм учраас нэг муу зөгнөх ч юм уу те. Тийм үгнүүдэд бол ерөнхийдөө дургу. Өөрөө хаяа хэлцдэг л баг. Бид байдаг шүү дээ. Янз бүрийн үг ингээл орж ирдэг. Тийм тэнд бол их харамсдаг дараа нь. Таны мөрөөдөж байсан мөрөөдлүүдээс хүүхэд тогтоо мөрөөж байсан мөрөөдлөөс одоо хэдэн өв биелсэн байдаг вэ? Ер нь хүүхэд байхад чинь ер нь их мөрөөдөнтэй фантаз ихтэй. Би одоо миний зохион бичлэгийн дэвтэр маань байдаг гэсэн сүүлийн үед л олгоо байцдаг. Тэгээ манай багш бол надад хэлдэг байсан байхгүй. Гэхдээ чиний над фантаз чинь арай л дэндүү хурдан ажиллах. Ерөөсөө нэг ямар ч хамаагүй сэдв өгөөл бичүүлэхэд дор хаяж нэг бараг 4 хуудас юм бичдэг. Тэгэхдээ тэр нь дандаа нэг тийм инээдмийн маягтай, комикал маягтай. Тэгээ тэр чинь одоо уншихаар савж унаад идэх байхгүй. Тий. Тэгээд тэр дунд их мөрөөдөл бол их байсан. Зүгээр ингээд нөгөө хүүхэд байх чинь ингээл жишээл машин гэл мөрөөдөн шүү дээ тийм үү. Жоох хүүхэд байх чинь. Одоо хөдөө энэ төр машин ирэхээр дагаж хүүгээл энэ төр тий. Тэр мөрөөдөл жишээлбэл биелсэн байх ч шүү дээ. Тийм ээ. Тэгээ ер нь бол хүүхэд байх үеийн тэр мөрөөдлүүд бол их өөрлөлтөө. Дараа нь оюутан байх үеийн мөрөөдөл. Дараа нь одоо ажил дээр гарч ирээд мөрөөдчихсэн мөрөөдөл гэдэг. Ингээд мөрөөдлүүд чинь бол бас англигдчихж байгаа шүү дээ. Тэ? Хүүхэд бол одоо гэгэн тэр ёстой хүүхдэд нөгөө хар буруу байхгүй гэдэг шиг хүүхэд байхад бол дандаа гэгээлэг юм мөрөөднө. Дандаа гэгээлэг тэ. Тэгвэл тэр нь одоо юу гэдгийг машин, тоглоом тэ. Одоо төмөл юм байна шүү дээ. Хүүхэд байхад чинь тийм л байдаг гэж. Дараа нь оюутан болсон хойноо бол сургууль соёлоо төгсөөд
бас нэг хэрэгтэй хүн болъё. Нийгэмд бас нэг тодорхой байр суурьтай хүн болъё гэж их боддог байж. Тэ? А одоо бол бас шал өөр юм бодно штэ бас л. Тийм ээ. Хүүхдүүд маань сайн яваасаа. Улс их орон маань хөгжөөсэй. Өнөөдөр улсын хөгжлийн төлөө яахгүй байна. 76 тэнэг мангар гэл ингээл ярьдаг штэ. Уг нь бол үгүй юм байгаа юм л да. Бид биш юм гэхэд өөр 76 ялгаагүй л хийн үндсэн хуулинд байдаг. Аль 76 гишүүнтэй байна гэл. Тэр бид юу мөрөөдч. Тэ бид энэ улс орн маань хөгжөөд улс их орн маань тийм ээ дэлхийн хэмжээний энэ хөгжлийг энэ их оронд маань за бид үздэггүй маа гэд бидний дараагийн үе тэдний дараагийн үе үзээсэй гэж энэ бол бас Монгол иргэн бүрийн л мөрөөдөл шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л нэг мөрөөдөл тийм ээ. Нутаг орн маань сайхан байгаасаа тийм ээ. Одоо жишээлбэл сүүлийн үед миний бас нэг их дэмжиж одоо ажиллаж байгаа тий ажил юу вэ гэхээр би энэ Монголд цөмийн энерги тийм ээ энэ бол Монголд ерөөсөө хэрэггүй маа. Энэ Монголоос хол байгаасаа энэ ураны олборлолт тийм ээ уран эндээс хол байгаасаа гэж бол ер нь бас их мөрөөддөг байсан. Ягаад гэвэл өөрөө энийг нэлийн судалсан. Одоо аюулгүй гэж яриад байгаа тэр хүмүүс маань өөрсдөө мэрэгжлийн хүмүүс шүү дээ. А тэрийгэ биш гэдгийг мэдсээр байж ард түмний тархийг урж байгаа юм шиг, тархийг эргүүлж байгаа юм шиг уран аюулгүй. Дэлхийд даяар энийг хийж гинэ. Энийг ашигланаа гэд ингээ яриад. Тэг би үнэхээр тийм болов гэд үтсэн. Нилээнч одоо уншлаа. Үнэхээр тийм биш баг. Дэлхийд даяар татгалзаж шин. Манайх ураанаар баялах байж бол, баян байж бол. Тэг заавал одоо энийг ашиглах хэрэгтэй. 50 жилийн дараа 500 жилийн дараа ашигласан ч яах вэ? Тийм ээ? Тэр үед магадгүй технологи аюулгүй болсон байж болно. Бүх юм өөр байсан байж болно. Тэгээ худлаа ингээд аюулгүйгээд ингээ ярьдаг. Гэтэл одоо жишээ манай Арангай аймгийн Өндөр улаан сум. Тэр Дорногов аймгийн Улаанбаатар сум. Тэг чин зүгээр л байсан сумдууд шүү дээ. Одоо ямар болсон бэ? Тэ? Гэтэл энэ аюулгүй. Худлаа өөрсдөөсөө нэг юу явуулчаал. Нэг мэрэгчлэлтэн ч юм уу одоо нэг мундаг мэрэгжлийн одоо цөмийн физикч гэдэг юм уу тийм юм явуулчаал. Тэгэл тэднэр нь тэнд очиод энэ аюулгүй энэс болоогүй. Тийм байсан бол 10 жилийн өмнө яагаад зүгээр байсан? 20 жилийн өмнө яагаад зүгээр байсан? Бусад сумдуудын тэгвэл яагаад зүгээр байгаад байгаа? Тэг яагаад зөвхөн энэ ураны хайгуул, ураны олборлолт явагдаад байгаа газруудад энэ юмнууд болоод байгаа ч гэдэг юм уу те? Манайх бол эндээс татгалзаасаа гэж мөрөөддөг. Тэр хэмжээнд ажиллана гэж боддог. Эсэргүүцэж явна гэж боддог. Зүгээр энэ бол зүгээр нэг бас өсөж байгаа юмнуудын маань нэг л дээ. Таны хамгийн ихээр суралцахыг хүсэж байгаа зүйл. Би ер нь одоо сүүлийн үед энэ их олон юм уншиж их олон юмруу ордог байсан. Тэгээд яг одоо оюутан байхдаа тодорхой хэмжээгээр герман хэлний юунд одоо 1-р курсээсээ 4 хүртэл үзлээ шүү дээ. Тэгвэл нэг 2-р хэл маань байсан учраас яг үнэндээ бол ер нь их сураагүй. Тэгвэл одоо зарим хүмүүс шиг бас анкетан дээр герман хэлтэй энэ төр гэж бол бичдэггүй. Тэ. Тэгээ энэ хэлээ бол их төгс болгох юмсан гэж маш их боддог. Маш их боддог. Тэгээ нэг багш энтертэй энийг нэг төгс болгоч. 4 жил үдсэн юм чинь сэрэх байлгүй ч гэдэг юм уу. Энийг бол одоо сурахыг хүсэж байгаа нэг зүйлүүдийн нэг бол энэ байж байна. Тэгээ яг уу маш олон зүйлийг л сурахыг хичээдэг л дээ. Маш олон зүйлийг сурахыг хичээдэг. Болдог бол хууль бас нэг жоохон суралцмаар санагддаг. Тодорхой хэмжээнд бас итлэг дэвшлэн. Тодорхой хэмжээнд улсыг хурал сууж байгаа хүнд бол бас хэрэгтэй байдаг юм билээ. Тийм л байгаын зүгээр тэр маань тэгээд хэр бүтэмжтэй байх юм тийм. Герман хэлийг бол хамгийн ихний ээлжинд одоо хамгийн ойрын хугацаанд сурж төгс болгоно гэж боддгийн штэ. Ялангуяа одоо энэ 14 онд одоо багтааж эхлүүлнэ гэсэн юм бодолтой. Та өөрийнхөө юугаар бахархдаг вэ? Хүн ер нь өөрийнхөө гэхээсээ илүү өсөж торинсон нутаг, их орон, ээж аав, гэр бүлэрэл их бахархдаг.
Таны дараагийн асуулт маань та юунаас хамгийн их айдаг вэ? Өөр хүүхдүүд маань буруу хүмүүжиж буруу явахаас их айна. Монгол улсын маань хөгжил буруу юм руугаа яваад одоо буруу замаар хөгжөхөөс айдаг. Дахиад би түрүүн хэлсэн тэр цөмийн энерги гэдэргээл яриад байгаа. Энэ буруу яваад улс орны минь сүйтлээ хийчихвээ гэж айдаг. Маш их юм байна шүү дээ. Тэ? Айдаг, эмээдэг, санаа зовдөг. Тийм зүйлүүд зүгээр одоо юу маягаараа ярих юм бол одоо могооч гэдэг юм уу, онгоц ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнуудаас их айн одоо болгоомнаас бол бас л хэцүү шүү дээ. Тэ. Эмэгтэй хүний ямар зан чанар тань таалагддаг вэ? За энэ дээр бол харин ёстой нэг манай намайг мэддэг хүмүүс мэдэх байх. Тэгээ ер нь бол маш энгийн эмэгтэйчүүд л таалагддаг. Нэг олон юм яриад байдаг. Өөрийнхөө үүргийг аягүй сайн ухамсарладаг. Тийм нэг төлөв эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэг ер нь бол нэг тийм гялцал юмд их дурггүй шүү дээ. Эмэгтэй хүн дээр бол ялангуяа. Одоо жишээ нь одоо юу гэдгийг ийм бүгж энтер ч гэдэг юм уу. Тийм юм зүгээгүй эмэгтэйчүүд надад илүү таалагдаад байдаг шүү дээ. Ер нь яг ингээл эмэгтэй хүнийг ингээл харахад даруухан юмд орсон, юмд оролцсон тийм одоо эмэгтэйчүүд бол их зөв гэж харддаг. Та яг энэ цаг мөчид хинт баярлалаа гэж хамгийн ихээр хэлмээр. Би ер нь ёстой нэг өдий хүртэлтэй мэдээж одоо танаа нэвтрүүлгээр ордог зарим одоо хүмүүсийн хажууд бол харцангуй залуу хүн шүү дээ. Тэгэхээр ер нь ээж аваа хоёрдоо баярлаа гэж би ер нь л бараг л хэлж үзээгүй юм байлээ дээ. Таарахаараа томорчоол тэгэл явж байгаа шүү дээ ер нь бол. Тий. Тэгэхээр ээж аваа хоёрдоо бол ер нь одоо эргээл санаад тахт хизээ би нэг баярлаа гэж хэлж ирсэн юм бол тоо. Нэг л санаанд орж ирэхгүй л байна. Яг ээжтэй бол бас их эрхлэн л дээ. Яг мэдээж хүн тийм л байдаг баг. Аа маань өөрөө нэг тийм хатуу ингээд нэг оролцоод байдгүй тийм хүн байсан шин. Гэхдээ намайг одоо яг ингэж хүмүүжүүлэхэд бол бас хамгийн их нөлөө үзүүлсэн л хүн. Тэг би одоо танд баярлалаа шүү гэж хэлж үзээгүй юм билий. Өөр бол баярлалаа гэж хэлэх хүмүүс бол маш олон байна. Тийм. Тэг ямар ч үсэн голчлоод ямар ч үсэн нэг хэлж байна. Энэ гэр бүлээс гадуур харцагдаа юу гэж боддог вэ? Он удаан жил байж л ирсэн юм штэ. Папугээд л одоо ингээд эдэг бол утгагүй л асуудал та. Нийгэмд байж л байгаа юм чинь. Зөв гэвэл мэдээ зөв биш. Хүн харин нэг тийм юу байдаг юм шүү. Өөрийгөө те зөв гэж хүмүүжсэн те эсвэл одоо шашин тал руугаа одоо те шашны одоо номлол нь өөр тийм хүмүүс бол энэ гэр бүлээс гадуур харьцааг бол ер нь хизээч зүвтэхгүй шүү дээ. Хизээч зүвтэхгүй. Тэгэхээр бүр одоо байхгүй те энэ шиг утгагүй байхгүй гэж ярих бол хэцүү л дээ. Хүний амьдралд юу ч үж бол нэгэ нөх нэгэндээ одоо те ямар нэгэн байдлаар тодорхой нөгөө нэг анх байсан тэр халамж тэр бүх юм бол байхгүй болцсон тийм хүмүүс бол бас байгаа шүү дээ. Айл талтай. Тийм учраас одоогийн ялангуяа энэ нийгэмд өөрөө баг хэвээ үзэгдэл шахуу болчихсон. Тийм ээ? Та бүдэд бүгд л анзаарч байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө бас энэ улсынхаа хөгжлийг дагж байгаа. Тэгээ одоо нөгөө нэг ил тод байдал ч гэдэг юм уу те эрх чөлөөч гэдэг юм уу буруу ойлголт яваад шүү дээ. Эрх чөлөө гэдэг бид нар чинь дандаа нэг дураараа байх юм байдаг юм шиг л ойлгоод байгаа шүү дээ. Тийм учраас одоо ийм байна те. Би ер нь яагаад чөлөөтэй байж болдгүй. Би ер нь яагаад те ганцхан хүний өмч байх хэрэгтэй энэ төр гэсэн ийм хүртэл юм ярьдаг. Одоо манай залуучууд байна шүү дээ. Эрэгтэйч хүн байна, эмэгтэйч хүн байна. Энэ өөрөө буруу юм л да. Одоо бидний нөгөө нэг хамгийн их эрх чөлөөтэй энэ төр гэж яриад байдаг улс орнууд байна шүү дээ.
гендрийн хувьд ч гэсэн асуудалгүй байдаг. Баруун Европын улс орнууд ч байдаг. Эдгээр чинь бол бас тийм хөнгөн тийм улсууд бас биш шүү дээ. Ялангуяа бол эдгээр чинь бас нэг гэр бүл болох ч гэдэг юм уу. Энэ нас нь нэлээд одоо Монголынхоор бол нэлээд оройтсон хоноо эхэлдэг учраас тэр нэг бат бөх байдаг. Манайхан ч бол тийм биш шүү дээ. Тэгэл ер нь болчлоггүй гэрэлчих гээд идэг. Тэгээ одоо сүүлийн үед салд сарных нь ч бас их болчихлоо л да. Энэ авиргал хэл ахуулыг яавал бид багасгах уу? Улс хөгжиж ижил багасна. Эдийн засаг өсөлттэй байж аж багасна. Одоо энэ төрийн албан хаагчд гэж яриад байгаа. Авиргал хэл ахуулыг чи хэн авч байгаа? Тэгэхээр энэ улсуудтай л холбогддог үстэй. Энэ хүмүүсийн маань амьдралын түвшин ямар байна? Тийм ээ? Тэгэхээр хэцүү. Ер нь бол авилга гэдэг юм маань өөрөө бас л энэ манай энэ нийгмийн өөрчлөлтийн үед байдаг юм. Одоо дахиад эргэл хэлээ л да нөгөө зүүн Европын улсууд энэ нөгөө социализмаас шилжихтэй тий энэ хөгжиж эхэлж байгаа улс орнууд мөн л одоо нөгөө Солонгос одоо Азийн бар улсууд энэ бүх зүйлийг үзсэн. Тэгтээ манад бол арай л удаад байна л да. Тэгэхээр энэ нэг амьдралын нэг хэв маяг болцсон юм шиг болцсон. Хүүхдээ сургуульд оруулахад заавал тэр сургуулийн захиралтай ярих шаардлага гардаг гэдэг чинь бол утгагүй л асуудал байхгүй. Тэгвэл өнөөдөр тэр сургууль нь хүрэлцээтэй байна уу? Боловсрол өгж байгаа энэ сургуулиуд нь бүгд адилхан байна уу гэж үзвэл бас ялгаатай учраас ийм юм байгаад байгаа байхгүй. Энэ бол гарцаагүй л одоо улс орныхоо хөгжилтэй л холбоотой асуудал. Та хамгийн сүүлд нийтийн тээврт хэзээ зүү? Өнгөрсөн жилийн 6 сард штэ. Одоо би яг энэ нөгөө юу руу гараад манайх ч одоо танаа энэ урдталтаа. Тэгээ гараад юуны орчлон сургууль руу явсан. Тэгээ алхаад явчих гэж бодоод алхаж явсан байхгүй. Энэ хойд замаар ардын эрхийн хажуугаар алхаж явсан баха. Тэгсэн чинь жоохон алхаа явсан нэг нартай жоохон халуун дуу байсан. Тэгээ нөгөө алхаж очно гэж гарч ирсэн болохоор мөнгө байгаагүй. Такси авчих хэмжээний мөнгө л байсангүй л дээ. Тэгээд тэндээс микр ирж зогсоод сансрын колонк тэгээд цаашаага их засаг их сургууль гээд тэгэхэр суугаал явсан. Тэр л одоо хамгийн сүлтэл байх та. Тэр нэг айхтар одоо би нийтийн тээвэр сууж үзье энэ төр гээд суусан юм биш. Тухайн үеийн нөхцөл байдалтай тохируулсан байдал нь л да. Тэрээс одоо нэг зарим хүмүүс шиг одоо нэг нийтийн тээврээр явчаал тэрийгэ зургийг авч тавиал ингээл яагаад шоудад авах юм бол биш шүү дээ. Өнөөдөр нэгэн тал унаад хэрэгтэй хүн унаад хэрэгэрэл явдаг л байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр хүмүүсийн бидний нөгөө л нийгэм маань өөрөө тийм учраас нийтийн тээвэрт суух шаардлага гарвал мэдээд суuna. Тэ. Тэг яг тэр үед нэг тэгж гарч ирлээ зүгээр байнгын хамгийн сүүл суудаг байсан үеийг үл нийгт багт. Өдөр болгон суудаг байсан. Тэр л анх сургууль төгсөж ирээд нийгэд ажилладаг багтаа бол суудаг байлаа. Зүгээр дараа нь бол нийг маань ажилтны автобус гэж явдаг болоо. За тэрний дараа бол одоо өөрөө хувьдаа машин авч ирсэн. Тэгээд ер нь нийтийн тээврээс жаахан болцсон байх. Гадаадд энэ төр явж байхдаа бол ер нь маш их суудаг. Тэрийг тооцно гэвэл одоо жишээлбэл сүүлд ажиллаар Нью-Йорк одоо их хурлын даргатай аль бизнесийн айлчлалын бүрэлдэхүүнд орж явахад бол нийтийн тээврээр нь л нэг бүтүүдэрж өнгөл явсан. Хамгийн сүүлд энэ нөгөө Америкийн конгрессийн төсвийн банк орны урилгаар бид нэг очсон. Одоо саяхан штэ 9 сард. Тэгэхэд бол одоо Вашингтон хотын метрогоор бол бас бүтүүдэрж өнгөл явсан. Тэнд бол бас нийтийн тээврт цугаал явж байгаа штэ. Та хэр азтай хүн бэ? Би азтай. Тэ ер нь энэ сайхан их орон аав ээж хань ижил үр хүүхэд бүгд л одоо ингээл харахад би их азтай л. Сайхан боловсрол эзэмсэн. Бас улс их орондоо хэрэгтэй ажил хийж байна. Тийм учраас өөрийгөө их азтай л гэж үзэж байна. Бидний амьдарч байгаа нийгэмд нэн шаардлагатай засаж залруулж янзлах ёстой их олон асуудлууд байна л да. Энэ олон асуудлуудаас бид алийг нь төрүүлж хийх вэ? Танихаар. Би бол ерөөсөө юу гэж боддог вэхээр бидний эдийн засгаа тэлжил эдийн засгаал тэлэх хэвээр. Тэгжиж ард түмэн өөрөө баян болно. Тэгжиж одоо нөгөө нэг
бас л нэг жижигүрийн нэг хүмүүсийн ярьдаг хүмүүс үйдэг штэ. Одоо ингээл энд энэ мэл хүүхдүүд ч гэдэг юм уу те. Эн чинь яаж алга болох вэ? Улс нь өөрөө баян болж ижил байхгүй болно штэ. Тэрнээс одоо байгаа энэ эдийн засгийнхаа хүрээнд бид нар энийг хийнэ гэвэл хийж чадахгүй штэ. Яг гэвэл манай тэр хүчин чадал нь өөрөө хүрэхгүй. Тийм учраас бид нар арай өөрөөр явах хэрэгтэй байхгүй. Дахиад нөгөө бидний энэ сонгосон хөгжлийн зам маань л энэ штэ. Тэгэхээр энэ хөгжлийн замаас ухарна гэж байгаа бол буруу штэ. Ухрах байдлаар л явж ирлээ л дээ. Сүүлийн 20 хэдэн жил. Гой одоо ингээд ингэж хөгжнөө гэж ярьж гаргаж ирчээд тэрнээсээ дандаа эсрэг юм хийгээд байгаа байхгүй. Халамжаар явуулна гэдэг бол зүгээр л ард түмэндээ нэг жоох юм тусаачаал. Тэгэл тэднэр нь тэрэнд нь одоо сэтгэл хангалуун ингээл яваад байх юм бол байж л. Нөгөө юм чи өөр ингээл байж л. А гэтэл бид нар энэ бүх юма тэлж тийм ээ. Бид нар одоо өнөөдөр улс их орон маш их одоо байгалийн баялагтай л гэж ярьж байна. Энэ чинь эргэлтэнд орох ёстой шүү дээ. Гэхдээ би түрүү хэллээ тий жишээл ураныг заавал одоо биш 50 жилийн дараа 500 жилийн дараа байж болж шүү дээ. А нүүрс гэдгийг бол одоо бид эргэлтэнд оруулахгүй бол болохгүй шүү дээ. Тэр тэргүй дэлхийд даяар бас энэ нүүрснээс чинь татгалзаж эхлэх юм руугаа ордог гэлээ шүү дээ. Тэгээ бид нар яахаа энийг машинаар зөөгöd ах юм уу? Одоо машинаар зөөж байгаа шүү дээ. Энийг төмөг замаараа зөөж гаргах хэрэгтэй шүү дээ. Мөн ялгаагүй энийг эндээ боловсруулахын тулд бид нар үйлдвэрээ барих хэрэгтэй шүү дээ. Үйлдвэр барихын төлөө тэр үйлдвэрийг чинь манад хүн үнгүй бариад өгөхгүй зү. Зээлэр л барьна. Тэгэхээр нүүрсээ бид нар боловсруулаад зөөж гаргах л да. Тийм биз дээ. Тэгэхээр боловсруулахын тулд бид нар үйлдвэр барьж таарна. Зам сайн байх хэрэгтэй. Гэх мэтлэнгээр ингээд энийг энэний чинь төлөө бид нар яах вэ? Зээл авч л хийн шүү дээ. Хүн бид нар зүгээр энийг бариад өгөхгүй зү. Тэгээ альч бизнесийн зарчим өөрөө тэр байхгүй. А гэтэл энийг хийхгүй байх юм бол энэ одоо гудамжинд байгаа тий тэмэл хүүхдүүд ч гэдэг юм уу одоо энэ бидний эмзэглүүлээд байгаа энэ ядуур бол тий энэ бүх юм чинь алга болохгүй шүү дээ. Цаг хугацааг тооцоолон бодох машин гарсан байна л да. Та тэр машин дээр он сар очих газраа хийвэл хэдэн хүний хаашаа очих бол та? Заавал хоошоо явах хэрэгтэй юм уу? Хамаагүй. Угшаач явж болно. Хоошооч явж болно. Бид нар ер нь хоошоо гэж одоо яахгүй штэ. Тийм ээ. Ер нь бол аль болох давчлах. Цаашдаа яаж амьдрах уу гэдгийг л харах хэрэгтэй байхгүй. Тэр одоо за би эргэж очиод тэрийг нэг өөрчилчих юмсан гэдэг бол маш удахгүй асуудал та. Харин урагшаа очиж үзвэл зүгээр сонирхолтой юм. Тийм ээ. Одоо миний яг энэ яриад байгаа юм маань үнэн байж үү зөв байж үү бид зөв замаар явж үү гэдэг бол их сонир асуудал. Одоо л бид нар хийх ёстой байна. Тэрнээс буцаж очиод нэг энийг өөрчилчих дэгчий гэх бол надад бол тэгж харамсаад байгаа юм байхгүй. Ялангуяа хувь амьдралын хувьд бол тийм юм байхгүй. Магадгүй одоо зарим хүмүүс эргэж очиод те тэрийг нэг боловлчимсан ингээд нэг яачих юмсан ингээд яавал улс маань одоо өөр болсон байх ч байна тэгж бас магадгүй тэгж бодож магадгүй. Гэхдээ ер нь бол миний хувьд одоо цаашдаа яаж ажиллах уу гэдэг дээрээ л өстөө нөгөө ухаанаа уралдуулж ажиллах юм шаардлагатай. Таны сургуульд суралцаж байх үеийн хамгийн санаанаас гардаг үе ямар сайхан дурсамжтай өдөр байдаг вэ? Ер нь оюутан байхад за дунд сургуульд байхад бол одоо ингээл эргээл бид нар хаяа ангаараа энэ төр уулзахад бол маш их олон дурсамжууд байдаг шүү дээ. Дээд сургуульд байхад бол би харин нэг юм дээр одоо маш их харамсч явдаг. Яагаад гэвэл би бусад оюутнууд шиг тийм их чөлөөт цаг өөртөө өгдөггүй гэж боломж байсан. Тэрнээс одоо нэг хайхтар яагаад байгаа даа биш. Яг хөө тэр тухайн үеийн төлбөрийн чадвар маань ч бас тийм байж 4 жил сурах хэрэгтэй байдаг их сургуульд 2 жил хагас сурсан. Тэр нь одоо яаж нөхөр зунжингаа сурдаг гэсэн. Зуны амралт гэж юм үзээгүй. Манай ангийнхан Арденны нуруу руу ангаараа явж хахад би ч хэлвэл ганцаараа сургуульд ганцаараа ч явахдаа нэг хэдэн хүүхдүүдтэй хамт үлдээд сургуультай үлдчихсэн. Энтергээд ингээд нэг харамсмаар зүйлүүд бол байдаг. Тэгээ тэр нь одоо эргээд яхад нөгөө одоо ингээд нэг ярьдаг штэ хонхны баяр маярч гэдэг юм уу те. Ялангуяа дээд сургуулийнхаа ангаар нэг тэгж явлаа, ингэж явлаа. Надд бол яг дээд сургууль төр бол тийм юм байгаагүй л дээ. Тийм юм байгаагүй. Яагаад тэгсэн гэхээр аль болох түргэн төгсгөл. Ийм зориг тавьсан.
Тэгэл ерөөсө 20 хүрээл төгссөн шүү дээ. Ерөөсө тэгэл нэг дээрэл ажилд орцсон. Ингээл явцсан. Тэгмэр дунд сургуулийн хувьд бол маш их олон дурсамжууд байдаг. Ихч хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сахилахгүй, нэлээд тийм сахилахгүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас тэр бол одоо мартагдчихгүй сайхан дурсамжууд л байдаг. Одоо ингээд бид нар бол хаяа ингээд дунд сургуулаараа яхаар уулзаа суухад бол их л сайхан байдаг шүү дээ. Их сургуулийн одоо анги гэж бол хэцүү байдаг л. Гэхдээ тэр маань одоо голцоо дандаа бэлэг хүүхдүүд байсан. Одоо бол ихэнхтэй нь холбоо тасарсан. Ганц хоёртой бол холбоотой байдаг. Гэхдээ ер нь бол тийм байдаг. Ер нь тэр гадаадын сургуулиудын хувьд бол нэг тийм штэ. Хоорондын өрсөлдөөн их байдаг учраас их нийлж одоо ингээд одоо манайхны ярьдгаар шоудаад байдаггүй. Тийм одоо дурсамж ер нь их хор. Оросод байсан оюутнууд бол өөр байдаг баг. Дунд сургуулийн хувьд бол үнэхээр тийм байдаг. Тийм. Та хэний шүдэн биширч вэ? Зүгээр би бол Жюльвернийг одоо болтол их үздэг. Одоо бол яг юм их хөгжсөн учраас энэ тэнд олон янз бүрийн хил дээр гарсан тэр кинонуудын энэ их татаж үздэг болоод байна л да сүүлийн үед. Тэрнээс биш одоо нэг Зинкэр Жюльверний нэг 8 бот гэдэг байсан. Тэрийг бол одоо ер нь цээжээрээ мэднэ. Маш их олон удаа уншсан. Тэг Жюльверн гэдэг хүн бол өөрөө их цаг хугацаанаас их өмнө төрсэн хүн байсан. Миний одоо бас их шүтгэл зохиолж байлаа шүү дээ. Тэр хүн 1850 эдээс нэг 70 он хүртэл тэр 8 ботыг бичсэн байдгийг. Тэгэхэд дандаа ирээдүг зөвгөнсөн. Тийм ээ. Одоо шумбагч онгоц гэхтэл тэнд байгаагүй шүү дээ тэр үед. Тэгэл агаарын бөмбөлөг гэхэд байгаагүй. Сарлууч нисэж яах жишээтэй. Ингээд энэ бүгдийг бас л их зөвгөнж их тийм хүнд одоо ерөнхий мэдлэг их сайн өгдөг. Ийм юмнууд өгснэхээ Жюльвернийг бол маш их одоо уншдаг. Маш их тэрүүгээрээ ч гэсэн миний нөгөө түрүүн хэлээдсэн тэр фантаз гэдэг юм их хөгжсөн баг. Ер нь бол юм их зохиож бичихтэй их сайн болж ирсэн шүү. Тэгэхээр зохиол гэдэг утгаар нь биш. Тэ? Одоо нэг зохион бичлэг гэж хийдэг байхад тэр талын юмдаа бол тийм байдаг. Зүгээр нутаг гэдэг утгаараа бол одоо үнэхээр Арангай аймгийнхаа за тэр дундаа Чулууд сумаа бол одоо маш их дээдлж явдаг. За энэ бол одоо ёстой нөгөө эцэг эхээс өвөөгөөс маань маш их захиж байнга олуулдаг байсны л одоо үр дүн байх л та. Тань одоогийнхоо эрхэлж байгаа ажилд өөрөө дүн тавьбал ямар дүн тавих вэ? Одооны эрхэлж байгаа ажилд бол 16 оны сонгуулиар ард түмэл дүн тавина. Өнөөдөр бол болор гэдэг хүн за би сайн ажиллаж байгаа шүү, муу ажиллаж байгаа шүү гэж хэлэхэд бас их учир дутагдaltaй л да. Ямар ч байсан амлсан тийм ээ. Энэ улс их орны хөгжилд за тэр дундаа Арангай аймгийн одоо ард түмэнд амлсан амлалтуудаа л биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Болж байгаа ч юм байгаа, болохгүй ч байгаа юм байна. Тийм учраас яг уу дүн маань тэгэл түрүүний миний хэлдгээр 16 онд л 50 ард түмэл тавих юм байна. Мөнгө танихаар юу вэ? Одоо хэрэглээл багт. Тийм чухал юм. Гэхдээ мэдээж чухал үедээ бол чухал шүү дээ. Гэхдээ одоо наад зах нь надад тэгэл тэгэхэд жишээлбэл тийм ээ. 2 хүүхэд маань сургууль сурж байна. Тэгээ 2 хүүхдийн сургуулийн төлбөрөөс ахуулаад мөнгө бол хэрэг болно шүү дээ хүнд. Энийг ямар нэгэн байдлаар хүн тодорхой хэмжээнд зөв замаар тий өнөөдөр энэ нөгөө зах зээлийн л юу гэж биелээд байгаа шүү дээ. Энэгээр л олдог юм чадвартай. Тэр боломжийг өстой энэ улс төрчид энэ засаг төрн бий болгож өгөх ёстой байхгүй. Тэгээд ирэх юм бол тэр хүн бол тэр мөнгөнийхөө хэрэгцээг өөрийнхөө хийж хөдөлмөрлж байгаа энэ зүйлээсээ л авдаг. Ийм зүйл рүү л орох юм бол хүн тэрнээсээ кайф авна шүү дээ. Өрхтөө хүртэл кайфтай байна үстэй. За би энийг чи яаж зовж боллоо. Тэ? Одоо тэгж тийм боломжийг бас тэр болгон гаргаж өгч чадахгүй. Таны төрөвчөнд яг одоо хэдэн төгрөг вэ? За яста хэлж мэдгүй. Үзэх юм уу хоёлаа? Байна уу?
За нэг доллар байна. 20 40 60,000 төгрөг. Надад бол нэлээд удахл мөнгө. Одооны яг миний одоо сүүлийн одоо нэг хэдэн жилийн амьдралын хэв маягаар бол яг ийм мөнгөтэй бол нэлээд л байна. Яг өдөр нөгөө хоол идэхэд л мөнгө зарцуулж байгаа. Хайр гэж танихаар юу вэ? Тэмүүлэл гэж хэлэх юм да. Юу гэмэрч юм бэ? Их сайхан зүйл шүү дээ. Хүн болгонд л байдаг. Ямар ч хүнд байдаг л зүйл. Тэгвэл амьдрал танихаар юу вэ? Бас л их сайхан зүйл. Амьдрал хайр дээр тогтдог гэл нэг дуу бид нарыг баг байхад яваад идэг байлаа шүү дээ. Надад л одоо сүүлийн үед бол их л өнөө хөвгтэй дуу юм шиг л санагдаад байгаа шүү дээ. Энэ хоёр ч өөрөө л салшгүй холбоотой. Хайр гэж юм байхгүй бол хүн амьдрахад хэцүү. Юуны төлөвч амьдрах юм. Тийм ээ. Энэ хүний хорвоод та хүн болж төрөөгүй л ямар амьтан бол төрөх байсан бол? За ёстой төсөөлөл багт наадах хариулах хэцүү юм байна. Хүн байхаас өөрөөр ер нь өөрийгөө төсөөлж ийсэнгүй шүү дээ. Тий. Ямар тэр нөгөө нэг тэр амьтны ч гэдэг юм уу одоо арьсанд орж үдсэн биш. Тэр юуг мэдгүй биш. Хэцүү л дээ. Амьтанд хайртай гэвэл хайртай. Ер нь бол маш их одоо хүүхэд байхдаа нөгөө түрүүний яаж мөрөөдлүүдийн хувьд бол нэг нохотоо болгосон юм тий мөрөөддөг байлаа шүү дээ. А тэгвэл өөрийгөө бол тэгж төсөөлнө гэхэд бол хүнд яагаад гэвэл тэр чинь өөр толгойд байхгүй учраас тийм байхсандаа гэж бодох тийм бодол алах л да. Одоогийнхаа амьдралд сэтгэл ханамж хэдэн хөв бэ та? Өөрийнхөө амьдралд. Ер нь бол бүрэн дүүрэн л ханамжтай байна. Одоо бол надад за нэг тэгч юмсан тий хувийн амьдралынхаа хувьд нэг ингэж юмсан энэ төр гэсэн тийм одоо бодол бол нэг алга шүү дээ. Ер нь бол болж байна. Тий. Одоо нөгөө одоо зарим нэг улсууд шиг улсуудын бодоол байдаг шиг тийм одоо тансаг амьдрал бол надад алга. Тэгвэл ямар ч байсан Монгол улсын тий одоо амьдралын дундаж төвшнөөс бол арай нэг жаахан дээгүр ийм л одоо юутай тэр нь бол надад бол одоо нэг хаваасаг гэж ярьдаг шиг надад бол хангалттай байна гэж ойлгож байгаа шүү дээ. Танд одоо яг ямар сэтгэл төрж байна? Ингээд хоёулаа ярилцж байгаа. Гэхдээ ер нь яг хуу 100 асуулт гэдэг бол их байдаг юм байна л гэж бодож шүү дээ. Бараг зүг байна гэж. Ингээд би танаас 99 асуултыг асуучлаа. Тэгсэн үү? Тэгсэн. За, нэг асуулт дутуу. Намайг та юу асуугаасаа гэж бодож байв юм. Ярилцж байгаа юм. Гэхдээ би бол ер нь ямар нэгэн байдлаар өнөөдрийн нэвтрүүлэгт ирэх гэж явж байхдаа тухайн нэвтрүүлгийн одоо сэтгүүлчд маань одоо ингээл тойроо зураг авч байгаа залуучууд маань ч байна. Хөтлөгч маань ч байж байна. Энэ хүмүүс маань хийж байгаа ажлаа мэдж байгаа юу? Би бол асуултанд чадах чинь нэгээрээ хариулаад явандаа л гэсэн ийм бодолтой л ирсэн. Тэрнээс одоо за тэрийг нэг асуучаасаа энийг нэг ингэчээсэ гэсэн тийм одоо бодол бол надад нэг орж ирээгүй. Ингээд та хоёрын нэвтрүүлэг дуусч байна. Дахин хэлээд байна. Бидний урилгыг үлээ авч нэвтрүүлэгт нь хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ярив. За баярлалаа. Та бүхнийг бас энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулж сайхан илэн талангүй ярьсанд бас сэтгэл их өндөр байна. Тэгээд та нар бас их сайхан зөв ажиллаж байгаа ийм залуучууд байна. Нэвтрүүлэлд орохоос өмнө бас бид нэлээд юм ярьж суусан. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Тэгээд та бүхэнтэй бол хизээч бас ойр байж санал бодлоос солилцож яхад бэлэн байх болно гэж хэлээ. Та бүхэнд амжилт хүсье. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар өндөрлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Баярбаатарын болор хүрэлцэн ирж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.